Уул уурхай хүнд үйлдвэрийн яам үзүүлж байна. Эрдэс баялаг мэрэгжлийн зөвлөлийн цахим системд захиалагч байгууллагаар хэрхэн бүртгэл үүсгэн нэвтрэх вэ? Захиалагч байгууллага гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан, эсвэл түүнийг ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ. Эрдэс баялаг мэрэгжлийн зөвлөлийн цахим системд орд, үйлдвэрийн мэдээлэл, тусгай зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх, засах, мөн үндэслэлд цахим хүсэлт гаргах байгууллагыг бүртгэж, хүсэлтийг хянах, үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Хэрэглэгч та MPC цэг, MMHI цэг, Gov цэг имэнд хандан нүүр хуудасны баруун дээд хэсэгт байрлах бүртгүүлэх товчийг дарна. Гарч ирсэн цонхны байгууллагаар бүртгүүлэх хэсгийг сонгоно. Байгууллагын регистрийн дугаараар хайх талбарт Эрдэс баялаг мэрэгжлийн зөвлөлийн цахим системээр хүсэлт гаргах тухай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын регистрийн дугаарыг оруулж хайх товч дарна. Оруулсан регистрийн дугаараар байгууллагын нэр талбарт улсын бүртгэлийн ерөнхий газраас байгууллагын нэрийг дуудаж харуулна. Регистрийн дугаар талбарт тухайн байгууллагын захирлын регистрийн дугаарыг оруулна. Хэрэв тухайн байгууллагыг төлөөлөх захирал гадаад иргэн бол улсын бүртгэлийн ерөнхий газарт захирлын томилгоог бүртгүүлсэн хууль ёсны баримт бичиг, жишээлбэл гадаад паспорт, төр оршин суух үнэмлэх гэх мэт тухайн үед бүртгүүлсэн дугаарыг оруулна. Хэрэв уг бүртгэл таарахгүй бол улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж мэдээллээ шалгаж засварлуулна. Цахим шуудан талбарт иргэн баталгаажуулах код хүлээн авах цахим шууданг оруулж баталгаажуулах код илгээх товчийг дарна. Бүртгүүлсэн цахим шууданд ирсэн баталгаажуулах кодыг баталгаажуулах код талбарт оруулна. Нэвтрэх нэр, утасны дугаар талбарт цаашид системд нэвтрэхтэй ашиглах нэвтрэх нэр болон утасны дугаараа оруулна. Нууц үг талбарт тэмдэгтүүдээс бүрдсэн хувийн нууц үгийн хослолыг оруулах бөгөөд нууц үг давтах талбарт давтан дахин оруулж бүртгүүлэх товчийг дарна. Бүртгэл үүсэх үед аж ахуйн нэгжийн болон захирлын мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас сервисээр ирж буй мэдээлэлтэй тулгах шалгуур ажиллаж мэдээлэл тохирч байвал амжилттай бүртгэсэн тухай мэдэгдэл харуулна. Байгууллагын бүртгэл амжилттай үүсгэсний дараа нүүр хуудсанд байрлах нэвтрэх товчийг дарна. Нэвтрэх хэсэгт байгууллагыг сонгож бүртгэл үүсгэсэн нэвтрэх нэр болон нууц үгээ оруулж нэвтрэх товчийг дарна. Системд нэвтэрч ороход тухайн байгууллагын нэр, регистрийг харуулах бөгөөд захиалагч эрх автоматар үүснэ.